Өдрийн залуучуулах бичлэг 45 хүрч байна. За энэ дээр болохоор хүмүүсийн төвүүдийг юу яаж ялгах юм бэ гэдэг зүйл байгаа байхгүй. Махан бие төвтэй хүн бас байдаг. Оюун ухаан бодол, үзэл бодол төвтэй хүн байдаг. Сүнслэг төвтэй хүн баг байхгүй ховор. Тэгээ ховор дотроо бүнлээ ховор. Сүнслэг төвтэй юм шиг дүр хэсэгтэй хүн олоод ирэхгүй бас Монгол олон байна. Ягаад гэхээр босон болоогүй үзмэрчнэр зөндөө байна. Босон болоогүй бэлтгэхны багш нар зөндөө байна. Босон болоогүй йог зөндөө байна. Тэгээ нэг цаг өрсөн те ингээд одоо Монголын анин нэртэй харин харилцаа зүгт юм байдаг шүү дээ. Явж үзээгөө сургалт гэж аахгүй явж үзээгөө сүлжээ гэж аахгүй. Баахын орлын моролдоо үзсэн тийм анин нэр гэдэг аахгүй. Тэр хүмүүс бол яг сүнслэг төвтэй хүн юм уу гэвэл яг нэг тийм биш ээ, нэг тийм та нар яг сүнслэг төвтэй хүн гэдэг ойлголтыг бүр илүү томор ойлгочих юм бол тийм хүмүүс биш аахгүй. Тийм тэгэхээр ер нь бол махан бие төвтэй хүмүүс ер нь яаж мархуу байд юм бэ гэхээр яг анхны уулзалтаар бол тий анх удаа уулзахад бол ингээд өмсөн хөвчүүчийн доороос нь дэш гүйлгэж харна. Тэ тэгээд юу гэдэг иршүүд байдлыг чухалчлан тэ аах уу хаа гэл тэ. Тэгээд жоохон хүндлэмээр хүн байвал хүндэлдэг тэ. Ингээ гоё машин унцсан ч юм уу. Тэр хүннийг хүндэлдэг. За эсвэл ингээд дипломтой хүн байлаа диплом ингээд тэ хүнийг хүндэлдэг ч юм уу тэ ингээд нэг юм хүний тэр нэг юм материалын байдлууд нь хараад штэ. Тэгэхээр ер нь бол яг тийм байх нь буруу биш. Ойлгомжтой орчин үед бол буруу биш. Ягдгүй бид нар ингээд хотын соёлтой болж байгаа шүү дээ. Хотын соёлтой байгаа нөхцөлд бол хүн гоё машин унах гэж хичээхэн, гоё хувцастай байх гэж хичээхэн энэ буруу зүйл биш байхгүй зөв зүйл мөн. Ягдгүй бид нар одоо цаг үед авах хэрэгтэй. Дэлхийдээ бас үлдэж болох хэрэгтэй. Хэтрүүлжүүл энэ гэхдээ аль балаа зүйл болчдөг. Хэтрүүлжүүл яа гэм бэ гэхээр одоо Эрдэнэтэн мэрэгэн ч юм уу тийм хүн байлаа гэж бодоход нэг тийм ганган тийм хүн биш үж магадгүй. Эсвэл гаднаасаа сул дорой харагддаг мөртлөө доторхоо маш их хүч чадалтай хүн гэж магадгүй байхгүй. Яг энэ хоёрдугаар засгийн тайлбар дээр ч юм уу чэнийг хэлдэг шүү дээ. Маш их тийм уян хатан булчинтай юм тулааны урлагийн өндөр түвшин мастер хэрнээ гаднаасаа бол нэг жижигхэн нэг зүрхээ биетэй нэг туранхай дөө шүрмжлэг залуу харагддаг байхгүй. Нэг тэгээд ер нь бол тэр чинь маш өндөр настай. Дээрээс нь маш өндөр настай учраас маш олон жилсэн маш олон төрлийн юм суралцсан. Энгийн нэг 10 хүнийг бол нэг тэ ингээд зөв өнгөрөхөд л газар хэвтүүлчихэр чадaltaй тийм тулааны урлагийн мастер тийм том бохгүй. Тэг гаднаасаа нэг тэгж харагдах талтай биш. Хэрэг жоохон том хүмүүссэн сүлээ зүгээр хүмүүсийн том тавчраа тавьчвал ер нь бол зүгээр энгийн үжигэл харагдана гэсэн үг л дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол оюун ухаан төвтэй хүмүүс гэж байна. Тэр нь болохоор яг үз додлыг аягүй шалгаж үздэг. Тэгээ одоо ингээд тэр нь гэхдээ махан бие төвтэй хүнтэй бас ер нь жоохон хагас төстэй. Гэхдээ арай өөр. Би бол хүний өнгөрсөн хугацаар нь дүгнэдгүү гэж ярьдаг тийм юмсэд баггүй. Яг мэдээж яг дүгнэдгүү үнэн. Гэхдээ үжил бодлоор нь дүгнэдэг хүний ингээд. Тэ одоо би бол будтай чи будтай мөн үү гэдэг юм. Би будтай биш гэх юм. Та чи тэгвэл зээл гэдэг юм. Эсвэл би хэрэгс би бол итгэж хүн гэдэг юм. Тэгвэл чи итгэж үү? Би итгэж биш гэдэг юм. Чи үгүй би чамтай харьцахгүй гэдэг байхгүй. Үжил бодол оюун ухаан сан бүр нэг тэлээгүй гэсэн. Тэгвэл өөрийнхөө харах өнцгөр бус зүйлийг ингээд дүгнж өгдөг. Гэтэ энэ бас яг буруу юм уу гэдэг үзэл бас яг тийм биш ээ. Яг бид өөрөө тэгэх хэвээр. Яг хүн өөрөө тэгж явдаг байхгүй. Гэтэ энэ хэдрүүл их буруу болчдөг. Яг тэгэхээр тухайн төр үзэл бодол гэдэг зүйл дотор олон янзын давуу тал сул талууд байна. Тэгээд юмыг өргөн цар хүрээнд тарахын тулд хүн нэг аливаа нэг зүйлд хайрцагтахгүй байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээд тийм хайрцагтай болоод ирэх үедээ хүн маш олон боломжуудыг алддаг. Тэгээд хүн дээрээс нь мэдэхгүй зүйлээс айдаг, эсвэл ингээд хүнийг өнгөн байдлаар дүнсээс болоод тэрнээс нь болоод алтаанууд гарч иж болдог. Ер нь бол тийм хүмүүс жоох мөнгөгүй байх хандлагатай байна. Тэгэл ер нь бол ингээд диплом ч юм уу за нэг шинжлэх ухаанаас тийм яг ингээд тултлаа судлаагүй гэдэг зэ ингээд нэг диплом төгссөн дипломтой ер нь бол шинжлэх ухааны ноён ориглууд шашны ноён ориглууд ямар байдаг вэ гэхээр ер нь бол үзэл бодол төвтэй биш байдаг байхгүй хууль төвтэй. Гэтэ аливаа зүйлийг ингээд хүлцдэг олон зүйлийг олон талаас нь бодох гэж хичээдэг. Миний зан характерын тодорхой хэмжээнд доголдолтой байж ч юм уу нэг тиймэрхүү хандлагад байдаг ч гэсэн ер нь юмыг олон талаас нь судалдаг гэсэн үг. Тэгээ нэг зүйлийг тутлаа судалдаг. Тэгээ тутлаа судлаад ирсэн үед хүн болохоор яадаг вэ гэхээр бусдын үзэл бодлыг бас тодорхой хэмжээнд хүндэлж эхэлнэ шүү дээ. Тийм. Гэхдээ ер нь бол цаг хэмнэх үүднээс одоо товчилж яаж явах ч гэсэн ер нь бол бас гэхдээ үзэл бодлыг хүндлэх хэцүүлтэй. Гэхдээ гол нь яг юу хэлэх гээд байна вэ гэхээр хитэрчүүл тэгдэг шүү гэж ярих гэдэг гэсэн үг байхгүй. Сүнслэг төвтэй хүн гэхээр яг ямар хүн байх юм бэ гэхээр яг одоо сэтгэлийг ашиг гэдэгтэй адилхан юм хэлэх гээд байгаа. Тэр нь болохоор ер нь аливаа зүйлийг олон талаас нь боддог. Тэгээ цаг үеийг мэдэрдэг, ухамсарладаг, өнгөрсөн цаг үе, одоо цаг үе ирээдүг бас танихсан байх боломжтой. Дээрэс нь ингээд гिचнээ ингээд
зохимжгүй байгаа ч гэсэн бас нэг юм хүлцэх гэж оролддог. Дээрэс нь гэхдээ тийм зовлонгуудтай очирдгүй. Яг бол хангалттай өндөр давтамжтай учраас дандаа азтай тохиолдлууд тэр хүнтэй байдаг. Эсвэл тэр азгүй тохиолдол байсан ч гэсэн тэр хүнийг яаж чадхааргүй нэг хэлж байгаа. За энэ дэр бол та нарт тэр хэлдэг жишээ ч одоо би ч бас өөрийгөө ч тэгж хэлж чадахгүй. Ер нь бол яг номоор хэрвээ ном ярьж байгаа нөхцөл төр бол чэнийг л хэлэх бах та. Чэн ер нь бол тийм хүмүүс. Эсвэл тийм чэнээс цаашаа ч гэсэн багш хэлж болно л доо. Гэтэ яг энэ удаад бол чэнийг хэлчихэ. Тэр хүн ямар хуу хүн бэ гэхээр товчхондоо бол тийм бие махбодоо иргэшээсэн маш их хүч чадалтай. Гэтэ үз бодлуудыг бүгдийг мэддэг, англи хэлтэй бол англитэй маш олон зүйлийг суралцсан хүн. Тэгээ ингээ газар товчлох. Ер нь энэ эртний соёлоодыг, одоо орчин үеийн соёлоодыг маш олон зүйлийг маш сайн мэддэг. Та нар чэнийг бас компьютер мөн гэдэг гэж боддог гэж магадгүй. Даавал дандаа юм. Одоо энэ номны тэр мастрынхаа зөвлөгөөндөр байгаа шүү дээ. Ингээд та хэрвээ энэ зүйлийг сурчвал ингээд бодол оюун ухаан, ухамсарыг ингээд эзэмдэж чаднаа, бодлоор хүнтэй харилцаж чаднаа гэж хэлдэг шүү дээ. Гэтэ бодлоор харилцах гэдэг чинь жоохон зарим үед ядаргатай байхгүй. Тийм болохоор зөвхөн орчин үеийн чат бат гэсэн ашиглаж чадна. Яг тийм та нар ингээд лам гэхээр за эсвэл ингээд энэ хоцрогдсон гэж бодож болохгүй. Маш олон төрлийн мэдлэгтэй. Тэгснээ дээрэс нь сүнслэг гэдэг зүйлийг агшээсэн гэсэн. Тэгэхээр тийм бодит байдал дээрээ ч юм өндөр чадвартай. Тэгээ тэрэн дээрээс нь тийм үзэл бодол биш. Зөвхөн махан биедүүдийн биш. Бүр ингээд чадварууд нь хүнээс хит тавсан гэсэн. За энэ дээр болохоор би яг бас өмнөх видеонд болохоор жишээлбэл буддаг хэлжсэн бас Тэмүүжин Чингис хааныг бас хэлжсэн шүү дээ. Тухайн цаг үед бол хүмүүсийн сэтгэлийг иргэшээж чадсан хүмүүс юм. Өөрийнхөө нэг нь өөрийнхөө сэтгэлийг иргэшээсэн, нөгөөт нь бусдын сэтгэлийг иргэшээсэн хүний жишээнээр байж болно гэдэг. Ер нь бол хаан хүн, лидер хүн, өдөртөгч хүмүүс байдаг байхгүй юу? Тийм. Тэгээд энэ дээр одоо тэг цааш өргөжлүүлж юу гэх лээ. За яг ер нь сүнслэг төвтэй хүн болохын тулд би ч гэсэн өөрөө бас хичээж байгаа л гэсэн. Ингээд олоо зүйлийг зөвхөн үзэл бодлоор хардаг биш. Ялаа ингээд уян хатан тэгэл ингээд тэ айгу хүчрэхэг давтамжтай ялагдшгүй байдлыг хүрхэх зөв нь бол зорж байгаа. Тэгэд ийм хүн бол бүтээхийн тулд ер нь бол энэ дасгал бас байдаг хгүй. Яг гэвэл хүн сайн хүн байх төдийдөө ер нь нэг тийм хөшгүй байдалд хүрнэ гэж байхгүй. Ер нь бол сайн хүн зөв үз тодортой зөөлөн хүмүүс ч гэсэн хорвоо гаргаж болдог. Тэгэхээр тэр бол яг сүнслэг төвтэй сүнсээ эзэмдэж биедээ суулгаж чадаагүй л байсан гэсэн үг. Тэгэхээр тэрний ингээ хохирол нь бол маш их. Тэгээ сайхан хүн мөртлөө нас арах чинь бас жоохон харамсалтай шүү дээ. Яг гэвэл тэг ингээ танд хайртай дуртай болсон олон байдаг хгүй юу? Ер нь бол сайн аав байсан чинь төлөө ингээд хүүчин танд хайртай, хэн чинь хайртай ч юм уу байж байгаад би өөрөх бол аюу хэцүү болохгүй. Тэгэхээр тэрвээ та үнэхээр зөв гэдэг тодорхой хэмжээнд хүрсэн бол бас энэ сүсээ бас иргэшэх хэвэл гэсэн бидээ суулгаад энэ эрүүл байх гэдэг зүйлээ ойлгох хэрэгтэй болоод авчихна л да. Тэгээд энэ видео харж жоохон ингээд гацаад энэ яг гацаад байгаа гэхээр жоохон хүн сэдв. Дээрээс нь би нэг энэ сэдвээ яг тайлбарлая гэхээр зарим зүйлээ ингээд өөр ойлгоод байгаа мөртлөө тайлбарч чадахгүй зүйл гарч ирдэг байгаа байхгүй. Яг хүмүүсээс яг нэг юм олон бичлэг хийх юм бэ? Нурштай бэ гэдэг. Тэгээд энэ дээр болохоор би өөрөө мэддэг мөртлөө ойлгодог мөртлөө эсвэл зарим нь хэрэгжүүлж чадаагүй хэрэгжүүлэх гэж хичээж байгаа. Эсвэл зарим нь болохоор ингээд мэдээд байгаа мөртлөө төрсөлж чадахгүй зүйлс зөндөө байдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээд бүр ингээд болхилгээр дүрсэлчих гэхээр яг багшаа юм уу номоод оромжлох гэдэг юм шиг болчиход. Гэтэ хаяа ч юм уу ингийн болгож дүрсэлтэн шүү дээ. Жишээлбэл харин би та нарт нөгөө бэлгийн эрчим тайлбарлаж байгаа үедээ яг тэр 20 дугаар дасгалтай төстэй гэж яг ярьж ирсэн. Гэтэ яг тэр ингээд өнгө утгаар бол мөн л дөө. Бэлгийн эрчим гэдэг зүйлийг өндөр ингээд төвшин тарим ингээд одоо бүр түнэ мутаг хүн хүртэл ингээд дотны харилцааны үеэрээ маш хүчтэй болчдөг. Тэр хүч чадлыг ингээд бидээ ингээд шингээж чадах юм бол хүн маш их тийм бэр чадал юм уу ухаантай бол болно гэж дүрсэлж байгаа нь болохоор яг уул нь бол арай ч үнэн биш. Гэтэ ер нь бол яг та нарт ойлгуулах гад төстэй юм арга дүрсүүлж байна гэсэн. Тэгээд дээрэс энэ цаг үе болохоор зарим утгаар хатуу цаг үед тэр хатуу цаг үед ирээдүйд ирч хүмүүс нийтээр ойлгох тэр нэг зүйлийг ингээд нааш нь авчирч тайлбарлах гэдэг аяг хэцүү байдаг хгүй зарим утгаар бол хэлжсэн шүү дээ 1930-ад онд гарсан ном хүртэл 40 жил болж иж арай ч хүнд хүртэл жоо ойлгосон. Гэтэл яг одоо ч хүртэл заримдаа бүтнээр ойлгоогүй байгаа хгүй. Тэгээ Христийн үг ч гэсэн ер нь бол тийм гэдгийг би дандаа хэлдэг шүү дээ. Яагаад тийм бэ гэхээр 2000 жилийн өмнө хэлэгдсэн үг мөртлөө тэр үгнийхэн цаана байгаа сүнслэг утгыг тайллуудыг нь одоо хүртэл бид зарим утгаар нь
хөрөнгөцтэй ойлгоогүй л байгаа. Зүгээр л өнгөн төдийгөр ойлгож байгаа. Тэндээ нэг ойлгоц юм шиг дүрсгээл эдэн гараас мөнгө татаа явж идэг хүмүүс зөндөө байхгүй. Тэгээ будтаагийн өгнүүдээс заримдаа бид нэр ерөөсөө зарим нь ойлгоогүй байгаа. Тэгээ одоо л нэг жоохон арай л үнэнд төгсөн тайлбарууд нь мэдээж гарч ирж штэ. Хөл бол амьдрал гэх хэмчлэн. Тэгээ эсвэл бид нар бодлыг хэрэгшээ гэдэг үнэмшлэнээр тайлбарсан. Тэгээ эн чинь хүн болгоны барьж авдаг хүн зүйл. Тэгээ дээрэс нь хүмүүсийн гэсэн нэг чанар байдаг. Тэгээ муухай зүйл биш хүн хөгжилтэй зүйл дуртай. Одоо жишээлбэл нэг юм тэгээ найзуудын маргаан ч юм уу ингээд нэг тиймэрхүү ингээд эсвэл нэг юм амьдралын уянгийн хайл ч юм уу эсвэл нэг хүний бүтлгүүд ч байгаа ч юм уу ер нь тиймэрхүү бичлэг үзэхгүй шүү дээ. Эсвэл нэг юм хэрэгтэй вебсайтын тухай ч юм уу гоё машины тухай ч юм уу бичлэг үзэх хүн дуртай. А гэхдээ ингээд нэг 10 жил хичээс тодорч байгаа юм шиг те уртнаас хайр дурлал гэнэ уртнаас тэгэл нэг иймэрхүү ингээд хэцүү сэдвүүдийг харах хүн дургүй байхгүй нэг 10 жил хичээс сууж байгаа юм. Нэх гоё ингээд амарж яхад нь гүйлхмээр юмнууд те нэг хүнд юмраад байгаа юм санагдана. Цаг үе дагаад ер нь энэ сэдв жоохон энгийн сэдв болж магадгүй, хүчтэй сэдв болж магадгүй. Тэр болтол нь гэхдээ энэ зүйлс хийсээр авах болно. Дээрээс нь гэхдээ яхаа гэсэн чинь дараагийн удаад болохоор энэ бичлэгүүдээ би яаж хөгжилтэй болох вэ? Яаж энгийн болох вэ гэдгийг 8 жилийн турш бодож байна. А бичлэгүүдээ болохоор биш юм байна. Бичлэгүүдээ чинь би чинь хийгээд хэр удаж байгаа лээ. За 2019 онд нээсэн пэйж 20 онд чинь би юм хийгээгүй. Тэгээ ер нь бол бичлэгүүдээ хийгээд бас удаагүй байгаа юм байна. Бичлэг яг хийсэн төгсөлтөд удаагүй байна. Тийм болохоор чанартай хөгжилтэй болохгүй хичээж байгаа. Тэгэхээр айгүй бол ер нь бол гэхдээ би 2 жилийн хугацаанд за өмнө жил хийж эхлээд дундан завсарлаа дахиад хийж эхэлж байгаа гэж үзвэл ер нь бол маш амжилттай л явж байгаа гэж үзэж байгаа байхгүй яг л алдчихж байгаа учраас маш олон зүйл суралцж байгаа. Тэгээд эндээсээ бас гайгүй суралцж байгаа гэж үзэж байгаа болохоор ер нь дараагийн удаагаад дараагийн харин тэр 1000 бичлэгийн дараах тойрог дээрээ илүү гоё бичлэгүүд төрөх бах. Тэгээд тэр хүртэл та нар маань хүлээгээрэй. Тэгээд тэрээс би бас өмнө Шамраасаа ч асууад байсан шүү дээ. 20 жил та нар надад цаг хомтой чадах юм уу гэхээр яг үндэ та нар чадахгүй л дээ. Яг гэхээр ингээд миний хүссэн хүлээж байгаа хүмүүс заримдаа бишээд өгөхгүй. Айгу гинэн, айгу итгэмтгий, айгу хүүхчиг хитрхий гинэн. Хэрсүү биш. Тэгээд дээрс нь тэр хүний хэрсүү болгоё гэхээр айгу их цаг авах гэдэг хүн нөхцөлт болохоор түр зайгаа аваад дараагийн хэрсүү хүмүүсийг хань. Гэтэ Монголд бас азар Монгол дотор бас хэрсүү хүмүүс зөндөө мундаг байдаг. Мундаг хүмүүс зөндөө байдаг. Тэр хүмүүстэй зэн харилцаа тогтоогоод тэр хүмүүстэй зэн тодорхой хэмжээний зүйлсээ суралцаад яваад хичээж байгаа. Тэгээ ах гиснараас ч юм уу найзуудаасаа багш нараасаа хүсэж дахин суралцаар л байгаа. Та нар юусэн надтай хамт суралцаасаа гэж хүсэж байна. Ирээдүйд би бас бус сошиал инфлюенсеруудтай адилхан хэрхэн олон хүнд хамтлагтай бичлэг хийх вэ гэдэг тэр нууцыг бас зааж өгч чадах цаг үе ирж магадгүй. Тэр хүртлээр бол хичээсээр болно. Одоохондоо болохоор өөрөө зарим нь бол ойлгочод байгаа яаж хүмүүс сонирхолтой бичлэг хийх вэ гэхээр тэр нэг юм текстэн тайлбартай онцгой, содон, ойлгомжтой тийм байдлаар хөрвүүлэх нь бол хөрх боломжтой юм байлаа. Тийм бол ер нь бол хичээ. Тэгээ 2 жилийн дотор бол хэвдээ хөгжиж байгаа энэ өндөрлөгөө одоогийн байгаа байдал бол би нэг тийм буруу дутуу гэж боддгүй. Яг гэвэл анх ихсэн цэгээсээ хамаагүй сайжирсан. Анх ихсэн цэгээсээ хамаагүй алдаа багассан. Тэгэхээр дахиад алдна, дахиад суралцсан. Гэхдээ айгүй хурдтай суралцаад хурдан тэр нэг төвшөнд хүрэх боломжтой байхгүй. Тэгээ би таанаас хэлж байгаа шүү дээ. 8 жил суралцсан зүйлийг 8 жил алдсан алдааг тэр нэг өгүүлбэрээр ч юм уу нэг ингээд юугаа тайлбар авахын тулд зөв асуултууд хэрэгтэй, зөв хүчил зүтгэл хэрэгтэй, хитрхийг гинэн юм уу, хитрхийг хэрсүү биш байвал, хитрхийг жоохон цаг орохоор байвал би тэгэл онлуудын хувьд заагаад өнгөрчин. Тэгээд үнэхээр яг дотн үнэхээр гоё хүмүүс байвал найзлал авчдаг. Тэгээд пежерсэн дамжуулаад надад найзлсан нөхөрсөн одоо холбоотой хүмүүс зөндөө байгаа. Тэгээд эсвэл амжилттай болсон эрүүл мэнд үнэхээр өөрчлөлт орсон хүмүүс зөндөө байгаа. Миний багшийн тухайд болохоор яг юу зөвлөлт юм бэ гэхээр энэ Петр Левит адилхан. Петр Левит гэсэн урт настай болсон нууцаа хүмүүст хэлэхгүй гэсэн нууцтай байсан. Би болохоор Шавнараа хэрвээ тийм үр дүн төрсөн бол тэрийг нэг тийм битээ сайргаж яраарэ. Зүрхэндээ хадгалаарэ гэж ярьдаг зөвлөдөг байхгүй. Тэгэхээр энэ болохоор одоо үе баримталж байгаа юм хууль гэсэн үг. Яг тэр хүнийг сэвтэх хүндүүд бас бус хүмүүсийг хэд гинэн хийсвэр байдлаар хандаад одоо өнгөн байдлаар бити юм хандаасаа гэсэн үднээс ийм дүрмийг баримталж байгаа. Удахгүй бас энэ хуулиуд өөрчлөх болно. Тэр бол хамттай хичээгээд тэгээд энэ бичлэг жоохон сул эрчимтэй жоохон тийм юм бодсон бичлэг боллоо. Гэхдээ зүгээр хүн яхад гэвэл байнга ойлоод юм гэж байхгүй. Байнга ингээд лэгчтэй байгаад идэг тийм хүн байхгүй шүү дээ. Тэр ер нь жоохон юм бодсон маягаар хийсэн бичлэг байж тарлаа. Тэгээд дараагийн удаацсан нэг өөр бичлэгээр болсоо яа.